За ариун нэгжийн тоглолт 8-аас. Гэсэн чи би хичээ. 7 цаг оршоод игнасан. Яа. Манай даг надад чөлөө өгөхгүй. Одоо тоглолтоос гараад би онцорчлоо. Шок байхгүй. За тоглолт 8-аас их хийж байгаа. Гэтэ яг одоо 8 цаг болж байна. Би яг одоогоор хоцорсон байна. Одоо би хүү яах вэ гэдгээсээ мэдгүй. Ажил угаасаа ингэж тарж байгаа ч яа. Ажил угаасаа ингэж тарж байгаа. Энэ цагаашаа 4 минут дэш юм. За манайх ариун нэгжийн тоглолт маань амар гоё газар болох юм байна. Мод цодын харалтай битүү гэрэл мэрэл үлгээ цаа бас Монгол улсын хангалттай айгуу гоё маш том үнцэн хөрөнгө оруулалтыг хийдэг. Бүх хэдийн садан монголчууд ч баярлаж надад жоо шүү гэж хэлээ. Найдын өчнө тоглолтын тайцнаа
Манай арын албаныхан санд ширээ бүх юмаа хураагаад одоо цаг хэлээд байгаа. Одоо 12 болж штэ. Яг цагтаа ихсэн юм дээ. Тий. За өнөөдөр ариун агчийнхаа тоглолтын видеог хийж дууслаа. Тэгээд анх удаа баяр та. Анх удаа яг ийм том тоглолтын видеог ганцаараа хийж үзлээ. Тэгээд сэтгэл амар гоё өндөр байна. Мэдхгүй. Яг нөгөө нэг маш их хүмүүс ингээ овоорцсон байхад ганцаараа дүрсээ аваад тэгээ явна гэдэг чинь бас айгүй чанга юм байна. Тэгээд ерөнхийдөө айгүй хүн амьтан дутагдсан юм байна. Тэгээ ямар ч гэсэн үнэхээр гоё гайхалтай видео гаргахыг хичээж байгаа. За сайн байна уу гэгч. Өнөөдрийн ариун агчийн тоглолт үнэхээр гайхалтай боллоо. Ер нь бол баг мэргэжлийн төвшөнд боллоо шүү дээ. Яа гоё баярлалаа. Өнөөдрийн тоглолтын талаар нэг мэдээлэл өгөөч. Үнэхээр их баярлж байна. Тэр чит нь бас энэ төргийн манай Anko Entertainment бол 2024 оны
5 сарын 5-ны өдөр байгуулагдсан. Тэгээ үзэгчид ингээд мөнгөө төлж зорж ирчээ. Сэтгэл хангалуун буцах нь одоо бидний үүрэг байхгүй. Одоо зохион байгуулж байгаа багийн үүрэг байхгүй. Би бол одоо үзэгчид болон дуучтай хамгийн нэгдүгээр тавьж байгаа. Дуучид маань бас гоё мэргэжлийн төвшөнд гоё тайзан дээр гоё дууралттай тий. Үнэхээр гоё тасархай гэрэлтэй яг тийм тоглолтыг үнэхээр хүссэн учраас би хамгийн анхны тоглолтоо ариунагчтайгээ тавьсан байгаа. Саналын маань хүлээж авсан жижигэн деталь бүр ингээд үнэхээр сэтгэлмэн шингэсэн. Би бол 99,000 вон гэхэд бол яана миний монголчуудад үнэтэй байх уу гэж ер нь санаа зовж байсан. Ер нь бол би нэг янз янзын тоглолтууд дээр очижсэн байхгүй юу? Тэгээд видео хийжсэн ихэнх таксууд нь 70-80,000 вон гэдэг байхгүй юу? Тэгээд нэг баарн дотор жоохон тухгүй л идэг. Тэгээд тэнцээ очиж тоглолт үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас жоохон тухгүй байдаг бах. Ер нь бол өнөөдрийн видеог одоо үзэж байгаа хүмүүсүүд мань харлаа ч тийм 99,000 вооны таксаар ингэж гоё тоглолт хийж болдсон байх шүү. Хэдүүлээ ирэхэд дараагийн төвшөндөө ирэхэд гарах хэрэгтэй шүү гэдгээ бас хэлмээр байна. Үзэгчд маань бас өнөөдөр бас аюул гой соёлтой үзэж штеп. Үнэхээр мөнгөө төлөөд үзсэн ч гэсэн үнэхээр сэтгэл хангалуун гарч ивэл энэ маань ингээд одоо миний ингээд одоо манай entertainment-ийн зорилго тэгээд манай баг хамт олон маань бас аюул гоё ажиллаа. Үнэхээр гоё яллаа. Би үнэхээр хэлэх үг алдахгүй байна. Тийм. За баярлалаа ихчээ. Тэгээд чаажтын тоглолтуудаа улам гоё хийгээрэй. Улам гоё газар хийгээрэй. Тэгээд тэр хэмжээгээр энэ ч Солонгост байгаа монголчууд маань сэтгэл ханамжтай байх бах. Тэгээд таны ажилд нь хамт олонд нь амжилт хүсье. За баярлалаа. Баяртай байна. За тэгээ. Наата ингээд бичиж байгаа. Хоёул өөр хаалган дээр нь явсан ч болно шүү дээ. Тийм ээ тий. Яг уу. За баяртай манайхаа. Дараагийн влогоор уулзлаа.